Дэлхийн хаанаас ч Mo TV. Well, this is where the world famous video archives was. Кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн ертөнцийг бүтээж чадсан найруулагчид цөөн байдаг. Харин тэдний дундаас хамгийн өвөрмөц, хамгийн маргаантай, хамгийн танигдам хэв маягтай хүн бол яахын аргагүй Квентин Тарантино найруулагч юм. Түүний киног ердөө хэдхэн минут үзэхэд л энэ бол Тарантиногийн кино байна гэдгийг таних боломжтой. Урт ярианууд, хурц харилцан яриа, гинтийн хүчирхийлэл, black comedy, pop соёлын ижлэлүүд, мартагдашгүй хөгжим, цаг хугацааг эвдэж найруулсан өгүүлэмж энэ бүхнийг түүний киноноос харж болно. Гэхдээ дэлхийн хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг болсон энэ хүн кино сургууль төгсөөгүй. Тэр бүр ахлах сургуулаач дүүргээгүй. Тэгвэл видео түрээсийн дэлгүүр буюу бидний хэлдгээр видео прокатт ажилладаг байсан залуу хэрхэн Холливуудыг өөрчилсөн найруулагч болсон юм бол. Өнөөдөр бид Квентин Тарантино найруулагчийн амьдрал уран бүтээл, амжилт маргаан, сонирхолтой баримтуудын талаар ярилцах болно. Music time's over. Квентин Жероми Тарантино 1963 оны 3 дугаар сарын 27-нд Америкийн Ноксвиллийн хотод төржээ. Түүний ээж Кони Маккиу дөнгөж 16 настайдаа Квентинийг төрүүлсэн гэдэг. Аав нь жүжигчин болох мөрөөдөлтэй хүн байсан ч Квентинийг бага багт нь гэр бүлээсээ явсан байдаг. Удалгүй ээж нь хүүгээ дагуулan Лос Анжелес хот руу нүүжээ. Энд л ирээдүйн найруулагчийн хувь тавилан эхэлсэн юм. Бага наснаасаа тэрээр телевизийн шоу, кино үзэх дуртай хүүхэд байсан бөгөөд үеийнхэн нь гадаа тоглож байхад Квентин дэлгэц ширтэд суудаг байжээ. Тэрээр хожим кино бол миний сургууль байсан хэмээн дурдсан байдаг. 15 настайдаа Квентин Тарантино сургуулаа орхижээ. Ээж нь үүнд дургүй байсан ч Квентин жүжигчин болох мөрөөдлөө дагахаар шийдсэн юм. Тэрээр жүжигчний сургалтанд сууж эхэлсэн боловч жинхэнэ боловсрлоо кино үзэж олсон гэдэг. Өдөрт хэд хэдэн кино үздэг байсан бөгөөд киноны түүх, найруулга, жүжиглэлт, хөгжим гэд бүхнийг өөрөө судалдаг байв. Ийхүү ирээдүйн найруулагчийн их сургууль нь кино театр болон VHS кассет болжээ. 1980-ад оны дундуур тэрээр видео архивс нэртэй видео түрээсийн дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Энэ ажил түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэж хэлж болно. Өдөржин киноны тухай ярилцаж, шөнө кино үзэж, завсар цайгаар нь зохиол бичдэг байв. Дэлгүүрийн үйлчлүүлэгчид хүртэл түүнээс кино зөвлөгөө авдаг байсан гэдэг. Хожим нь Холливуудын алдарт найруулагч болсон ч олон хүн түүнийг Тарантино кино сургууль биш, видео дэлгүүрт төгссөн хүн хэмээн хошгинж ярьдаг болсон байна. 1992 онд түүний анхны бүрийн хэмжээний кино болох Reservoir Dogs кино нээлттэй ээжээ. Төсвөө нь маш бага байсан ч энэхүү кино ер бусын яриа, хүчирхийлэл, өгүүлэмжээрээ үзэгчдийг гайхшруулсан юм. For all I know is you're the rat. For all I know you're the rat. Yeah, all right, now you're using your fucking head. For all we know, he's the rat. Well, he ain't the rat because he took a bullet for me. A rat wouldn't do that. Hey, look, asshole, man, I'm right, okay? Somebody's a fucking rat. Ялангуяа банк дээрмийн тухай кино мөртлөө дээрмийн хэсгийг огт харуулдаггүй нь тухайн үед маш өвөрмөц шийдэл байлаа. Энэ кинон Квентин Тарантиног нэг шөнийн дотор кино ертөнцийн цоо шин од болгосон юм. It was a teenage wedding and the old folks wished him well. 1994 онд түүний карьерийн хамгийн чухал бүтээл гарч ирсэн. Энэ бол Pulp Fiction кино. Энэ кино зөвхөн амжилттай болоо зогсоогүй. Кино урлагийн түүхийг хүртэл өөрчилсөн юм. Уламжлалт бус бүтцтэй өгүүлэмж, олон гол дүр, гайхалтай ярианууд, black comedy, хүчирхийллийн өвөрмөц хосол нь үзэгчдийг бүр алмааруулж орхижээ. 3 өөр түүхийг хооронд нь холбож, цаг хугацааны дарааллыг нь зориуд эвдэж найруулсан тухайн үед үзэгчдийг байлдан дагуулсан байна. Энэхүү кинонд гангструуд, боксчид, хөлсний алуурчид, ресторан дээрэмдэгч гэх мэт өөр дүрүүд гардагч бүгд нэг ертөнцид амьдардаг. Хамгийн алдартай дүрүүдийн нэг нь мэдээж Джон Траволтагийн Винсент Вегагийн дүр болон Самуэл Л. Джексоны Жюлис Винфилдийн дүр юм. Тус киноны бараг бүх яриа өнөөдөр ч кино сонирхогчдын дунд домог мэт яригддаг. Pulp Fiction кино гарснаар 1990-ад оны бие даасан кино урлагийн тесрэлт эхэлсэн гэж олон судлаачид үздэг. Тус кинон дэлхийн хэмжээнд асар их ашиг олж Каннын кино наадмаас дээд шагнал болох Palme d'Or хүртсэн.
Мөн Оскарын шилдэг зохиолын шагналыг ч тус хүртжээ. Өнөөдөр ч олон хүн Pulp Fiction-ыг бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг гэж үздэг. Магадгүй зарим нь хамгийн overrated буюу илүү үнэлэгдсэн киноч гэж хэлдэг. Харин таны бодол? Old folks, it goes to show you never can tell. Тарантиногийн кинонууд яагаад ийм өвөрмөц байдаг вэ? Нэгдүгээрт, харилцан яриа. Түүний киноны дөрүүд энгийн зүйлсийн талаар хүртэл маш сонирхолтой ярьж чаддаг. They look like a couple of dorks. Ha ha ha, you're close, motherfucker. Хоёрдугаарт, хүчирхийлэл. Гэхдээ тэр хүчирхийллийг реалист байдлаар бус бараг комик ном шиг хэтрүүлэн үзүүлдэг. Энэ нь үзэгчдийн сонирхлыг маш ихээр татдаг байна. Гуравдугаарт хөгжим. Тарантино кинонд зориулж хөгжим бичүүлдэггүй шахуу. Оронд нь хуучин цаг үеийн дуу хөгжмийг сонгож ашигладаг байна. Am I wrong? 'Cause I wanna get it on till I die. Am I wrong? 'Cause I wanna get it on till I die. Get it on till I die. Get it on till I die. Y'all remember me? Y'all remember me? Үүний ачаар түүний кино бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай болдог байна. Kill Bill 1-2 дугаар анги. Энэ бол Quentin Tarantino-гийн кинонд дуртай хүмүүсийн хувьд бол хамгийн хайртай бүтээлүүдийн нэг юм. Түүх нь маш энгийн. Нэгэн сүйт бүсгүй өөрийг нь алахыг оролцсон хүмүүсээс өшөө аавна. Гэвч Quentin Tarantino энэ энгийн санаагаа кино урлагийн бүх дуртай зүйлсийнхээ холимог бүтээл болгон хувиргасан байна. Энэ кинонд самурай, кунг-фу, вестерн өнгө аяс, Японы аниме, Хонконгийн тулааны урлагч бий. Kill Bill бол үнэндээ Quentin Tarantino-гийн кино урлагт бичсэн хайрын загтал юм. Inglourious Basterds. Энэхүү кинонд Тарантиногийн карьерийн 2 дахь оргил үе юм. Энэ кинонд тэр түүхийг өөрийнхөөрөө дахин бичсэн байдаг. Тус кинонд дэлхийн 2 дугаар дайны үед өрнөдөг бөгөөд хэсэг еврей цэргүүд нацистуудыг агнадаг тухай өгүүлдэг. Киноны хамгийн хүчтэй тал бол диалог. Зарим хэсэг нь 20 минут орчим үргэлжилдэг мөртлөө үзэгчдийг дэлгэцнээс хоромч салгаж чаддаггүй. Ялангуяа Ханс Ланда буюу Кристофер Волтсын дүр кино урлагийн түүхэнд хамгийн шилдэг эсрэг дүрүүдийн нэг болсон юм. What's your name? Django. Django Unchained. Quentin Tarantino боолчлолын тухай харуулдаг вестерн кино хийх гаж хүслээ бүрэн хангасан кино гэж хэлж болно. Энэ кинонд боолчлолын үеийн Америкт эхнэрээ аврахаар тэмцэж буй чөлөөлөгдсөн боолын тухай өгүүлдэг. Мэдээж энэ киноны гол амин шигтгээ бол жүжигчин Leonardo DiCaprio. Тэрээр анх удаа Quentin Tarantino-гийн кинонд жинхэнэ хорон санаатан буюу эсрэг дүрийг бүтээсэн юм. Hey! Lay your palm flat on that tabletop! Quentin Tarantino-гийн тухай ярих тусам улам л сонирхолтой болдог. Учир нь түүний кинонууд өвөрмөц байдаг шигэ өөрөө ч бас Холливуудын хамгийн итгээд хамгийн өвөрмөц хүмүүсийн нэг юм. Түүний талаар олон хүн мэддэггүй сонирхолтой фактуудыг та бүхэнд хүргэж байна. Тарантино өдөрт 3-5 кино үздэг байсан. Залуу байхдаа Тарантино зарим өдөрт 5 хүртэл кино үздэг байсан гэдэг. Тэр зөвхөн Холливуудын кино үздэггүй байв. Тэрээр Итали вестерн, Японы самурайтай кино, Хонконгийн тулаанд кино, Францын шин давалгааны кино, бие английн кинонуудыг нэг бүрчлэн шимтэн үздэг байж. Тиймээс түүний кинонуудад олон орны кино урлагийн нөлөөллүүд харагддаг. Тарантиногийн кинонд хөл байнга гардаг. Интернетэд хүртэл Тарантино foot fetish гэсэн хошигнол байдаг. Учир нь түүний кинонд эмэгтэй хүмүүсийн хөлийг хол ойроос харуулсан маш олон дүрслэл гардаг. Тэр энэ талаар хизээч их тайлбар хийж байгаагүй бөгөөд фэнүүд нь өнөөдрийг хүртэл маргалцаар байдаг. Түүний кинонууд нэг ертөнцид өрнөдөг.
Quentin Tarantino өөрөө баталсан нэг сонирхолтой зүйл бий. Түүний ихэнх кино нэг ертөнцид үйл явдал нь өрнөдөг аж. Жишээлбэл Pulp Fiction киноны Vincent Vega бол Reservoir Dogs киноны Vic Vega-гийн төрсөн дүүн юм. Мөн зарим брэнд, ресторан, телевизийн шоу түүний олон кинонд давтагддаг. Өөрөөр хэлбэл Tarantino Cinematic Universe гэж хэлж бас болно. Анзаарсан бол түүний кинонуудад Red Apple Cigarettes, Big Kahuha Burger, Teriyaki Donut гэх зэрэг брэндүүд байнга гардаг байна. Эдгээр нь бодит биш юм. Тарантиногийн өөрийн зохиосон ертөнцийн бүтээгдэхүүнүүд юм. Тарантино өөрөө жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Анхандаа Quentin Tarantino найруулагч биш жүжигчин болохыг мөрөөддөг байжээ. Тиймээс жүжигчний сургалтанд хүртэл явж байсан. Магадгүй энэ шалтгаанаар түүний кино дүрүүд нь маш сайн бичигддэг байх. Учир нь тэр жүжигчний өнцгөөс дүрээ ойлгодог байсан гэдэг. Tarantino алдартай найруулагчдын нэгэн адил өөрийн кинонд жижиг дүрээр тоглох дуртай. Бидний хэлдгээр камео дүрээр тоглодог байна. Магадгүй энэ нь Alfred Hitchcock найруулагчийн уламжлалыг ч санагдуулдаг байж болох. Ich glaube, die explodieren alle. Тарантино зохиолоо гараар бичдэг. Компьютерийн 90 үеийн ирсэн ч Quentin Tarantino найруулагч кино зохиолоо гараар бичсээр байсан. Тэрээр гараар бичих үед дөрүүдийн яриаг илүү сайн сонсдог хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний хамгийн дуртай найруулагч нь Sergio Leone. Sergio Leone бол Tarantinoгийн хамгийн том шүтээнүүдийн нэг. Ялангуяа The Good, The Bad and The Ugly, Once Upon a Time in the West кинонууд нь түүнд маш их нөлөөлсөн байна. Тиймээс Django Unchained болон The Hateful Eight кинонд Leone найруулагчийн хэв маягийг ихэд шингээсэн байдаг. Quentin Tarantino бол олон хүний хувьд суут найруулагч. Гэхдээ нөгөө талаас тэр кино ертөнцийн хамгийн их маргаан дагуулдаг уран бүтээлчдийн нэг юм. Түүний бараг кино бүр ямар нэгэн хилцүүлэг, шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс түүний киног хайрладаг, эсвэл үзэн яддаг. Хүчирхийллийг хит романтик болгодог. Тарантиног шүүмжилдэг хамгийн том шалтгаан бол мэдээж хүчирхийлэл. Түүний кинонууд цус, аллаг, буудалцаан, хэрцгий үзэгдлээр дүүрэн байдаг. Шүүмжлэгчдийн үздгээр Тарантино хүчирхийллийг бодит амьдралын аимшигтай зүйл биш, харин гоё харагддаг үзүүлбэр болгон хувиргадаг гэж ярьдаг байна. Тэр нэгэн ярилцлагадаа кино бол бодит амьдрал биш. Хүмүүс кино үзээд гэмт хэрэг хийдэг гэж би боддоггүй хэмээн хэлсэн байдаг. Дараагийн маргаан дагуулсан зүйл нь N-word хэтэрхий олон ашигладаг гэх шүүмжлэл байна. Тарантиногийн кинонууд дэх хамгийн том маргаануудын нэг бол арьс өнгөтэй холбоотой асуудал юм. Ялангуяа Африк гаралтай Америкчуудыг доромжилсан утгатай N-word гэх үг түүний кинонд маш олон удаа гардаг. Who this nigga on that land? It's Snowball. Зарим хүмүүс түүнийг цагаан арьст найруулагч ийм үгийг ингэж их ашиглах ёсгүй хэмээн шүүмжилдэг байна. Харин Тарантино түүхэн үнэн бодит байдлыг харуулахын тулд ашигладаг гэж тайлбарладаг байна. Түүнтэй цөөнгүй бүтээлээр хамтарч ажилласан жүжигчин Samuel L. Jackson хүртэл хүмүүс Quentin Tarantиног арьс өнгөөр ялгуурлан гадуурхагч гэж буруутгадагч би тэгж боддгоо гэж хэлж байсан удаатай. Гэсэн ч энэхүү N-wordтэй холбоотой сэдв өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан хэвээр л байна. Uma Thurman-ы осол. Тарантиногийн карьер дэх хамгийн том дуйлаануудын нэг 2018 онд дахин сөхөгдсөн юм. Жүжигчин Uma Thurman нэгэн ярилцлагадаа Kill Bill киноны зураг авалтын үеэр өөрийг нь аюултай машин жолоодохыг шаардсан гэж мэдэгджээ. Тэр анханасаа машин аюулгүй биш гэж санаа зовж байсан боловч зураг авалтыг үргэлжлүүлсэн байна. Үүний улмаас Uma Thurman осолд орж хүзүү болон өвдөгний гэмтэл авчээ. Энэ хэрэг олон жилийн турш нуугдмал байсан боловч дараа нь бичлэг нь ил болсон юм. Quentin Tarantino найруулагч дараа нь энэ талаар амьдралдаа хамгийн их харамсдаг зүйлсийн нэг хэмээн хэлсэн байдаг. Harvey Weinsteinтай хамтран ажилласан нь.
Quentin Tarantinoгийн бараг бүх алдартай киног продюсер Harvey Weinstein санхүүжүүлж байсан. Гэвч 2017 онд Weinstein-ы бэлгийн хүчирхийллийн олон хэрэг ил болж Холливуудыг донслогсон юм. Үүний дараа хүмүүс Quentin Tarantino юу ч мэдээгүй байсан гэж юу хэмээн эргэлзэж эхэлсэн. Tarantino сүүлд өгсөн ярилцлагадаа Weinstein-ы талаар зарим зүйлсийг сонсож байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн би илүү зүйлийг хийх ёстой байсан гэж хэлсэн байдаг. Энэ мэдэгдэл нь зарим хүмүүсийн хувьд хангалтгүй санагдаж Quentin Tarantino-ч гэсэн буруутгасан юм. Кинон дээрх эмэгтэй дөрүүдээ хитрхий зовоодог гэх шүүмжлэл. Зарим кино шүүмжлэгчид Тарантиногийн кинонд эмэгтэй дөрүүд байнга хүчирхийлэлд өртдөг гэж үздэг. Жишээлбэл Kill Bill сүт бүсгүй буудуулдаг. Inglourious Basterds олон эмэгтэй дүр хэцгийгээр амиа алддаг. Гэвч нөгөө талд нь Тарантино кино урлагийн хамгийн хүчтэй эмэгтэй дөрүүдийг бүтээсэн найруулагчдын нэг гэж үнэлэгддэг. Kill Bill-ийн Beatrix Kiddo бол үүний тод жишээ юм. Та MoTV аппликейшнээр сүүлийн үеийн бүх төрлийн кино контентуудыг дэлхийн аль ч өнцгөөс өөрийн хүссэн төхөөрөмжөөр хүлээн авч үзээрэй. Мөн телевизийн сувгуудыг 7 хоногоор ухрааж үзэх боломжтой. Дэлхийн хаанаас ч MoTV. Тэдний тухай шинэ контентынхаа хамгийн ихний дугаараар өөрийн хамгийн дуртай найруулагч болох Quentin Tarantino найруулагчийн талаар онцоллоо. Дараагийн дугаарт та бүхэн ямар найруулагч, ямар жүжигчин, ямар кино уран бүтээлчдийн талаар сонсомоор байна? Доор хэсэгт комментээр үлдээгээрэй. Мөн лайк, коммент, subscribe дарахаа мартаваа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ.